Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Үндэсний шилдэг радио UBM 89.3-аас бэлтгэн хүргэдэг Монгол бахархал түүх соёл уламжлалын нэвтрүүлгээ ажлын өдрүүдэд 16 цагаас хүлээн авч сонсоорой. Үндэсний шилдэг радио UBM 89.3. За өдрийн мэндийг хүргэе эрхэм хүндэт сонсогчдоо UBM радио 89.3-аас эрхэм сонсогч та бүхэндээ туссан сайхан өдрийн мэндийг айлтган мэдчилж байна. За даваагаас баасан гараг бүрийн хэнцэг хугацаанд хүрдэг Монгол бахархал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү эхлэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч Пүүжэ миний бие болон хөтлөгч Багийн нар ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе Багийн ахаа. Өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бид хоёр Монгол бахархал нэвтрүүлгээр за бид бүхний хизээнээс одоо хувцсны хэрэглээ болж ирсэн дээлний талаар, дээлний соёлын талаар сонсогч та бүхэндээ бас бэлдсэн мэдээлэлээ төвөрлөн хүргэхээр зорилоо. Тийм ээ, бид нар чи одоо нэг үеэ бодвол эн чинь бас Монгол дээлийг бас гайгүй ер нь эдэлж хэрэглэдэг болоод байна. Ингээд одоо саяхан чин одоо талбайгаар явхангууд чин зөндөө олон сургууль соёлын төгсөлтийн одоо баяр хонгны баяр болоод байгаа харагдаж байна. Ингээ гудамжаар явж байгаад сайхан Монгол дээлээ өмсөн залуухан одоо бүсгүйчүүд алхаж байгаа их гоё харагдаж байгаа юм аа. Өнгөлөг. Ер нь хонхны баяраар бүсгүйчүүд ер нь дээлэр гойдог болсон юм дээ шүү. Манай үе охтууд тэгэд ганц одоо баяр гэхгүйгээр ингээд автобусны буудлын дээр ч гэсэн үе ингээд гоё дээлтэй хүмүүс зогсож байгаа юм. Ялангуяа эмэгтэйчүүд их өмсөж байна. Цаанаасаа гоё харагдаад байна. Тийм. Тэгээд одоо би бодож байгаа энэ Монгол дээлний талаар нэг ярий да. Ямар хөө юу болсны яас ийсэн гэл ингээл яг. Одоо Монгол дээл чинь бүр өсрөнгөө хөгжөөд бүр гоё. Яг орчин үетэйгээ ингээд уусаад тэр заах мах хээ угуулц одоо хэлээд юм. Хин чарсан бүр ямар гоё юм бэ хэмээр тийм болцсон байна. Тийм байна да. За тэгээд хоёулаа нэвтрүүлгээ эхлүүлъя да. За Монгол оронд бол нийтдээ 20 орчим ясны 400 орчим төрлийн дээл байдаг гиндэ. 400 орчим төрлийн дээлийг одоо бид нар ч өмсч эдэлж хэрэглэдэг юм байна. За тэгээд тэр дотроо бол хүүхдэд эрэгтэйчүүдийн дээл хувцас нь ойролцоо юм шиг боловч эмэгтэйчүүдийн дээл нь нэлээ ялгардаг гинэ. Хүүхд эрэгтэйчүүдийн дээл ерөнхийдөө л ойролцоо байдаг. За харин эмэгтэйчүүд бол нөгөө гангараа ихтэй наано цаануугаараа явдаг гэсэн нэлээ чамирхаад байдаг. Ийм харагддаг юм байна. За Монгол дэл нь сайтар бодож боловсруулсан хийцтэй учраас одоо дээлийг эсгэсний дараа баг өөд сүлддэггүй гинэ. За тийм манай ээж одоо залуудаа бол дээл эсгдэг байсан. Дээл хийдэг л дээ. Тэгэл нэг яриад байхтал одоо хүүхдэл ээжтэй би одоо 4 м давуу аваад одоо тэгэл амар ингээл нөгөө зураал нөгөө савангаар зурдаг шүү дээ. Чи санаж байна тий. Тэгэл ингээл зөрүүлээл ингийн зөрүүлээд яасан ийсэн ямар юм яагаад игээд гэл ингээл тавьж ярьдаг. Эсгүүр тавина гэ. Тэгэл ерөөсөө өөц гарахгүй төлөөл одоо үзээд байдаг байсан. Тэр их миний толгойд их бууж үлдэж дээ. Тий. Нилийн нарийн юм болдог байсан юм шиг байна. Нилийн нарийн тэр товч шилб нөгөө нэг боох ч бас нилийн нарийн шилб зангидах тэгээд нөгөө яасан хийсэн гэл нэг юм болдог шүү дээ. Тэгээд 3 хэмжин гээл ингэ явдаг шүү дээ. Тэгээд нөгөө нэг үстэй торгон дээл мэл чинь бүр их ажиллагаатай нөгөө нэг хурганы арьсан дотортой дээл мэл чинь хурганы арьсаа элдэн тэгээ дараа тэгэн. Тэр бол найгу миний толгонд буухчих юм байна. За тэгээд Монгол үндэсний хувцснууд нь дотор өөр ингэсэн бэлэгдэлтэй байдаг гинэ. За тэгээд үүнд мандах төрийн малгай хэмээн одоо хувц шулуун харилцгуун одоо утга бэлэгдсэн шовгор оройтой малгайгаар одоо хүний биеийг ёстой төртөө мандан батарч явахыг бэлэгдсэн байт юм байна. За тэгээд тэгш төрийн дээл гэж одоо хэмээхийн учир нь хүний биеийг төв шулуун тэгш намтай байхыг өрөөж одоо ийхүү нэрлсэн байт юм байна. За тэгээд бүтэх төрийн бүс гэдэг нь одоо задгай тасархайг одоо бэхлэн батжуулах сарнсныг эвлүүлэхийн утгатай. За хан төрийн хантаац гэдэг нь одоо альва хүндэтгэл ёслол заавал өмсөх төр улсын иргэн эрэм хүн мөн гэдгийг баталгаан тул одоо энэ хувцсыг төр улсын өмсгөл хэмээж одоо бэлэгддэм байна. За тэгээд түших төрийн гутал гэж одоо хүний биеийн толгуур болсон хөлийн өмсгөл тулж түших бат суурьтай явахыг бэлэгдэн гэж нэрлэдэм байна. Тийм шүү. За тэгээд энэ дээр би бас нэг зүйлийг онцлмоор байгаа юм. За бид нэр бол одоо ингээд за дээлийн өмсдгүү маа гэхэд одоо бид нар чинь нэг өмд өмсөөл, подволк өмсөөл, цам цөмсөөлөө штэ. Гэтэ энийг бид нар өөртөө хийдгүү байхгүй юу? Гэртээ. Гэтэл одоо манай одоо өвөг дээдс маань, буурлууд маань Монгол хувцас бол бүгдээрээ өөртөө хийгээд өмсчихдээ байсан. Тийм штэ. Бүгд чи бодоо
малгайгаа хийгээд өмсч чинь. Өнгөн лоозоо сайханцтай үнэн сүртэй баавартай хийгээд өмсч чинь. Монголд элэ хийгээд өмсч. Тэр үед хаадууд хийлэгдэг байсан баг тий. За ёстой баг хаадууд ноёдууд хийлэгдэг байсан баг. Бусдууд нь бол яг л өөрөө тэрлэг гэдэг чинь тий нэг. Тийм тэрлэг нингэн тэрлэг тий. Тэгэл тэрлэгээ хөдрөн гэл ингээ ярьдаг да. Тэгж ярьдаг байсан тий. Тэгэхээр бодохоор бол бид нар чинь бас одоо бол ер нь нарийн ярил бид нар чинь бас яг залхууд болцсон. А гэтэл тэр үед бол бид нар чи ер нь хүнээс юм гойхааргүй л одоо бүгдийг өөрөө цаашдаа даава материалн дээр тэгээд ер нь өөрөө хийгээл өмсдөг. Тэр үед чи мараг хинээс ч гойдгол байлаа шүү. Хүнд торго даава бэлгэлнэ, бүс даава бэлгэлнэ гэдэг чинь мараг амар том бэлэг байсан. Тэгэлгүй яг дээлийн өнгө бэлгэлнэ гэж ярьдаг байлаа шүү тэр үед. Дээлийн өнгө бэлгэлнэ гэдэг чинь. Тийм. За тэгээд яг халах хэрэгтэйчүүд бол баруун гар тал руугаа давчилдаг. За энийг бол мэднэ ингээ баруун талдаа давчилдаг. За дан хэмжээр бүхий 450 ингэртэй байдаг. За ингээд ингэрэн дээлийн ингэр бол ингээ дөрвөлжин байдаг шүү дээ. За босоо захтай цэнхэр өнгийн доторх бүхий одоо нудрахтай. Энэ нудрах нь дотор тал нь цэнхэр өнгөтэй байдаг байсан юм байна л да. Дээр үед. Нэгдсэн л одоо өнгөтэй л байдаг байж. Би бол одоо тэрийг сайн мэдэхгүй одоо нудрагны өнгө нь янз янз л байдаг гэж бодоод байсан чи үгүй юм байна. За одоо бол янз янзаараа одоо бол өнгөрөө солонгоруулна шүү дээ. Одоо тэгээд янз янзаар нь тийм ээ. За өргөн урт ханцуутай байсан байна. За арын хормоо урт хормоноос арай элбэг тийм дээлэг өмсдөг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр сонирн богоц одоо ингээд ардлын хормон арай урт, уртлын хормон арай богино тийм дээлэг өмсдөг байсан юм шиг. Тэр артлын хормон уртыг нь би одоо бодохдоо ингэж бодох юм. Орон дээр суухаар нөгөө нэг жииргэлж одоо жиирэг зурагшаа гаргаж тэгвэл богинохон хормооч нөө дээш ингэ сөхөгдөөд байдаг тийм ээ. Хэцүү талтай байдаг. Тэгэж бодож бас болох юм байна. Морь унахаар дээлтэй мортохоор яг жаргуу тэгээд ид юм аа. Тэгэл юу гэдэггүй юу. Тэгээд урт байсан байж болох юм бас. За тэгээд Монгол дээлний түүх гэж нэг юм уншлаа. За хүн төрөлхтний соёл иргэншилд Монгол угсаатны одоо оруулсан үнэт зүйлсийн нэг бол одоо яахаар аргагүй Монгол хувцсны соёл одоо мөнөөс өмнө. За энэ соёл Монгол угсаатны Төв Азийн өндөрлөг дээр үүссэн бүрлдэж эхэлсэн олон мянган жилийн тэртегээс улбаатай бөгөөд за манай эртний өмнөх 2 дугаар зуунаас төр улсаа байгуулсан хүчирхэгжин мандсан хүннүү гүрний үед одоо Монгол үндэсний хувцсны нийтлэг шинж төрөх цэгцэрч за бүрэлдэснийг бол судалгаа шинжилгээний үр дүн харуулж байд юм байна. За тэгээ Монгол үндэсний хувцс нь манай орны цагуурын нөхцөл болон дөрвөн үйлрлийн байдал зохицсон 4 цагийн гол хувцс болох дээл гэж яддаг юм ш. 4 үйлрэлтэд харуулж хүннүү гүрний үеэс дээлний хувцсны нийтлэг шинжийг бол олж үйсэн байт юм. Урт хормоотой, дэрвгэр хормоотой тэгээд ийм зах нь ийм одоогийнхоор лам маягийн дөө захтай тийм хүннүү дээлчин байдаг ч ингээд ийм нарийн жавхгар тэгээд ингээд хормон дэрвгэр нэг ийм тийм одоо лам захал юм л да. Одооныхоор бол гэтээ ингээд харахаар бол надад одоо нэг тийм бүжгийн хувцс шиг санагддаг тийм тэр дээл бол тийм нэг ингээд гоё бүжигчд өмсөө явж байвал гоё ингээд байгаад. Гэтэл одоо чи боддоо тийм гоё одоогийнхоор чи бидний нүдэнд тэр бол их дэгжин харагдаад ингээд баг бүжгийн урлагийн хүний хувцс харагдаад байна. Гэтэл тэр энэ дээлчин бол 2000 жилийн өмнөх тэр хүннүү гүрний үед өөр одоо энгийн одоо хүмүүсийн дээл байсан гэж бодохоор тэрийн хүмүүс их ханган байжээ гэж бодогдсон шүү дээ тий. Загварлаг хийсэн байна. Загварлаг хийсэн. Март ер нь их гоё байсан баха. Ингээд бүгдээрээ тийм дээл өмцөөл ингээд хормон дэр байл ингээд. Тэгэл бид нар чинь нөгөө ингээд хээр гадаа суугаад сайхан бүжгэлээ дуулаад ингээд нэг биелгээ маягийн зүйлээ хийгээл ингээд явах юм бол бас гоё л харагддаг байсан бах тааж бодогддөө шүү. Тийм баг. За тэгээд Монгол дээлний хувцсны хөгжил түүхэн замналаас одоо товч дурдвал монголчуудын хувцсны нэн эртний дурсгал нь одоо шинэ чулуун зэвсгийн үе. За тэгээд хүрэл төмрийн үеийн судлалын олдвороос мэдэгдэх бөгөөд за угсаатны өвөрмөц янз маягийг одоо олсон манай эртний өмнөх цагийн Монгол овогтны өвөг дээдэс болох хүннүү нарын үед одоо хамаарагддаг. За хүннүү нарын хувцас Монгол орны эрс тэрс уур амьсгал зогтсон мал аж ахуй эрхлэж нүүдлэн аж төрдөг нөхцөлтэй ихэд уялдсан хэлбэр маягтай байсан. За тэгээд хүннүү нарын хувцсны зүйлс Монгол газар бүхий хүннүүгийн бушнаас одоо биетээр олдсон байдаг. Тийм шүү дээ. Тэр нэг бараг бүтнээрээ тэр дээр нэг хүннүүгийн бушнаас олдсон гэдэг. Жаахан тэр хормон хэсгэрээ жаахан ингээд идэгдсэн. Гэхдээ бараг л ерөөсө бүтэн дээл байсан шүү дээ. Яг л одоо бидний нэг өмсөд байгаа хүннүүгийн бараг нэг бүжгийн дээл шиг тийм дээл. Ерөөсөө тийм л дээл байсан. За тэрхүү сонио дурсгалыг заяа. Агуулсан буш нь одоо Төв аймгийн Баян Чандман сумын нутагт байгаа ноён уулын буш юм бэ.
За тийм баха. Ноён уулнаас олдсон гэдэг би нэр Монголын үндэсний телевизээр үзчихсэн санагдаж. За тэгээ эндээс олдсон хувцсны зүйл хүннүү нарын хувцсны байдал төлбөрийг одоо харуулж байдаг юм байна. За тэгээд олдврын дотор углаж өмсдөг минжин хэмжээрт одоо бачуу ханцуутай 2 мөр болон арга олоор нь ангийн ус хатсан углаа захны ирэмгийг бүс минжээрд эмчсэн хувцас байсан байна. За тэгээд дээлний урт нь болохоор 1 м 17 см, өргөн нь ханцууны хамт 1 м 94 см байсан байна. Ингээл алдлаа л юм тийм ээ. За тэгээд энэ дээлийг буу удагны юм уу язгууртны өмсдөг хувцас байсан байх гэж судлаачид бол үздсэн биш үү. За. Харсан тэр дээлийг би одоо юугаар гарч ирсэн. Бас тэр хүннүүгийн үеийн буушнаас илүү нэг эмэгтэй хүний гутлаа олсон чи яг нэг Adidas-ыг 3-6-тай тэр бас мацсан юм аа. Үнэн бас л гэдэг бараг л тэр пүүз харагдаад байгаа байхгүй наа. Миний үдэнд бол тий хийцэн байж магадгүй шүү дээ. Тийм үгүйс. Тэгэхээр тэр үедээ бас чамин байсан байгаа байхгүй. Тэр үедээ Adidas пүүз өмсөөл явсан гэсэн үг шүү дээ. Арьсаар хийсэн. Тэр үеэс зохиогоод Adidas тэрийг хараад хуулаад тэгээд одоо явсан чинь ер нь бол шин юм гэдэг чинь мартагдсан хуучин юм хэлдэг гэж байгаа байхгүй бүжээ. Тэгэхээр бол энэ бол тэд нар биднээс хуулсан болж таарах гэдэг байхгүй. Бид нар чинь 2000 жилийн өмнө Adidas өмсөд бүжсэн болж таарад байгаа байхгүй. Тийм л байна. За тэгээд Монгол дээлний төрлүүд гэж одоо зөндөө олон төрөл өнөө. За үүнд бол одоо халах дээл гэж байна. За тийм байсан. Дөрвөд дээл гэж байна. Бурайд дээл гэж байна. Баяд дээл гэж байна. Ер нь бол бүгдийг нь харж исэн бах тий та. Харж исэн. Бурайд дээл нэг иймэрхүү, баяд дээл нэг иймэрхүү. За тэгээд урeenхаа дээл гэж байна. Дарганг дээл гэж байна. Загчин дээл гэж байна. Торгууд дээл гэж байна. Бараг дээл гэж байна. За мянгад дээл гэж байна. Үзэмчин дээл, хорчин дээл, хотон дээл, казах дээл, дарахад дээл, цаатан дээл, өөлд дээл гэж нийтдээ 17 төрлийн дээл гэж. За зарим нь миний мэдгээс таваагаар авчлаа шүү. Би бол одоо би ерөнхийд багцаа энэ бурайд тэр одоо юм үгэнд багцаалт. Бараг дээл мэл гэдэг л мэдэхгүй мэн. Хотон дээл. Гэтэ ерөнхийдөө дээлний хэм маяг бол байгаа. Энэ харахад бид нар дээл гэж мэдээд байдаг. Юу нь л өөр бах тий. Наануу цаануу дээр нэг жоохон зөрөөтэй байдаг юм шиг л тийм ээ. Энэ гоёл чимэглэл мэмэглэн хэмжээр хатгаар нь л өөр бах та. За тэгээд Монгол дээл урдуур бол битүү зөрдөг, ингэрийн өврөөрөө салхи оруулахгүй. За бүсэлж юм өвөртлөхөд одоо зогтсон байна. За мөн дээлний нудраг нь гар хамгаалах болон юм арчих жирэх болдог. Тий. За төр зогсооч би. Чи яг нудраг яриад ихсэн. Би нэг нудраг дээр нэг хоёр үг хэлмээр байгаа. Ер нь нудраг гэдэг юм бол хизээ үүссэн бэ гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу. За ингээд бид нар бол нудрагыг бол ерөнхийдөө тэр манжийн засагт байх үеэс ингээд нудраг бол хүмүүс дээлийнхээ ханцуун дээр бол нудраг одоо залгаж ойдөг болсон юм байлээ гэж хэрэглээний сүйдэлтэй ийм зүйл байгаа. За тэгээ энэ дээр бол яасан гэхээр ер нь бол монголчууд дээр юус авах болоод ер нь хээл ахуулдах дургүй байсан гинэ. За тэгээ манжийн төрийн үе чинь хээл ахуул нэлээд газар авсан юм байгаа үстэй. Одоо нөгөө кино манд гардаг чинь ингээд нудрагандаа ягаал ийм шургуулдаг тий. Тэгээ монгол говцны түүхэл одоо манай ард түмний эрх чөлөөний тэмцлийн бэлэгдэл болж байдаг гэнтэй. За манж хятад нар бол монголчуудын гарт юмбүү гэж атгуулж хахуулдаж одоо Монголын газар нутгийг эзлэх далд цанаа агуулж исэн гэж одоо ийм яриа байд юм байна. Тэгвэл монголчууд одоо тэгээд монголчууд бол юу гэдэг юм бэ? Дээлийнхээ хандцыг одоо тал юмбүү хэлбэрийн нудрагтай болгоод ингээд дээш нь нэргүүлж харагддаг. Ингээ харахаар гоё яг юмбүү шиг харагддаг. Дээлийн нудраг. Тэгээ гоё. Ингээ тэгээд тэр цэнхэр өнгөтэй байд юм байна тэр дотор л. Тэгэл дээлийн нудрагыг буулган хоёр ханцаагаа нийлүүлж хоёр одоо нудрагны омгийг гадагш нь одоо барих юм бол яг л юмбүү хэлбэртэй болдог. Одоо ингээд нудрага болгож авал ингээд хангууд яг юмбүү шиг ингээд хэлбэртэй байсан гоё тий. Ингээд байдаг. За мэдээж хэрэглээ бол байсан. Дээлийн нудраганд бол бээлийн үүрэг гүйцэтгэжсэн тийм ээ. Жиргэний үүрэг гүйцэтгэжсэн ингээд зөндөө үүрэг гүйцэтгэжсэн. Гэхдээ нөгөө талаас нь бид нар бэлэгдэл нь бид нар баргийн юмд худалдагдахгүй шүү гэсэн агуулгыг бол зөв. Одоо бэлэгдэжсэн юм уу даа гэж би бодсон шүү. Одоо энэ ямар аймгийнхан бэлээ бараг л нэг юу л нудраг яваадах юм. Нэ төвдүүд чинь бас нэг юм тий. Тийм яг үнэ. Ангар урт нудраг. Бид нар чинь ингээд ханцуун амир урт ингээд хэд нугалж байгаа. Тэгээд ингээд нудраг амир том. Тэнгүүт дээлийг нь хормон богинохон. Тий. Тэгээ нэг юм бараг нудраг яваад. Нудраг нэг л том нудраг ингээд араас нь харахад бараг сармагч яваад байна юм байна. За тэгэж хэлээд одоо буруутсан байна шүү хоёлаа. Тэгээ манай бас нэг энэ ямар аймгийнхан гэж бас нэг л том нудрагнууд л яваа л. Тэгээд чи одоо бодож байна санаж байна. Дээр үед тэр 90-ад оны үе юм тэр одоо 2000-ад оны үед чинь бид нар чинь нөгөө дээлийнхээ одоо хөдөөний нөгөө жигхэн адуучин залуучууд чинь
бүсээ хөргөн бүсэлдэг байл шүү дээ. Ингээд чи санаж байгаа да тий. Амар өргөн баг ингээд харж яжээс авахгүй бол ингээд баг ингээд өвдгөө өртөл ингээд баг бүсээ бүсэлцэн. Тэгэл ингээд амар зэвүү ингээд өчиг юм яваад байдаг. Тэгдэг байсан бас л дээлний соёл сонин байгаамаа. Газар хэрэглээ гэдэг. Тийм байх тий. Тий. Тэр нодрог бол бас л хүүхэд багт айлын тавнаас чихэр авах бодлого хэрэгтэй зүйл байсан. Тэр бас нэг чихэр амс гээл нодрогоор нэг ингээл буулгал гаргахад хилдэг авна үстэй тий. 7-8 чихэр бол тас. Тэр бас хэрэгтэй ил байж чамд. Хэрэгтэй ил байсан шүү надад бол. Тийм байна. Гол зэвсэг байсан шүү дээ. За тэгээд за чи юу? Таны мэдэл болсон уу? Миний мэдэл болсон. Би яриа болоогүй байна. Би ч гоё яриагаа бас ингээд жаахан амт оруулах гэдэг ганц нэг гоё мэдээлүүд авч илдээд байсан юм аа. За ер нь бол ингээд дээлүүд чинь бид нар ингээд өмсөөр 90 он хүрж байгаа байхгүй. 90 он хөрөнгөө чинь бид нар чинь нэг дээлэн дээрээ нэг одоо бас нэг шинжил орууллаа штэ. 90 он чинь бид нар чинь хоргоо хэмжээртэй дээл гэдэг юм чинь модон гарлаа штэ. За тий. Хошуу хоргоо, бүтэн дөрвөлжин хоргоо гэдэг юм чинь гарч ирэл. Хошуу хоргоогоор дээл хэмжиж их нарийн ухаан ордог байлаа. За тэгээд нөгөө 90 онд нөгөө зах зээлд ороод юм арай дэлбэг болсон чинь хүмүүс чинь бүхэл бүтэ хороо дээл хийж өмсөд. Нэх ягаамага цэгэр микр ногоомогон дээлтэй хүмүүс яваад гэлдэг байлаа. За дараад нь тэгээд 2000-ад оны үе болоод ирэнгүүт чинь нөгөө загварын дээлүүд чинь хөгжиж эхэллээ шүү дээ. Нөгөө дуучин болд төрөөс иргэл дуучин болд чинь нөгөө загварын дээл анх өмсөж гаргаж ирэл. Тэгээд хил ам болоод дээлийг ингэж өмсөж болохгүй. Хуучин уламжлалаар нь өмсөөрэй гээл. Тэгтэл одоо нөгөө загварын нөгөө салонууд чинь гоё загварын эмгтэй дээлүүдийг гаргаж ирж өмсөөл. Ингээд нэг хэсэг маргаж ирсэн. Одоо бол харин ер нь бол тэр хил амнаа харьцангуй дарагдаад загвараараа өмсдөг болж энгийн энгийнээр өмсдөг болж. Тэн дээр нэг хүмүүсийн имзэглээд байдаг гайг болцсон юм уу та. Тий. Одоо бүгд орчин үеэд дагаад загвараа дагаад явна шүү дээ. Хувьсаад өөрчлөлтөө тий. Гэтэ манай Монгол дээлийг ингээд тэр одоо тэр нэг дэлхийн мисцийн тэмцээн дээр манай ингээд Монгол хүүхнүүд чинь одоо мисүүд чинь дээлээ ингээд өмсөөл тэгэл алхаж байгаа нь бас нэг арай нэг хаад найч байгаа маа. Бас нэг үнэн тансаглал байга харагддээ шүү надад бол. Тэгдэг яг чирэг. Ийм юм байгаа. Тэгээ Монгол дээл бол бас үнэхээр одоо бидний нэг талаасаа бол ахын хэрэглээ байсан. Нөгөө талдаар бидний бас нэг зэрэг зэндааны бас нэг үндэснийхээ тансаглалыг харуулж байсан гэдэг. Одоо энэ дээр би зөвхөн өстой яг төвтрүүлгийн төгсгөл дээр энэ нөгөө монголчуудын дунд гээд Джеймс Гилморын одоо нэг ном байдаг байхгүй 1913 онд одоо нийслэл хүрээнд ирж исэн одоо Английн одоо номлогч хүний нэг ийм тэмдэглэл байдаг байхгүй жүжээ. Тэрэн дээр юу гэж ирдэг гэж тэр хүн Бээжингээс ирж байгаа юм. Тэгээ Бээжинд ирсэн чинь мань яасан гэхээр дандаа ийм хар бараан хувцастай хүмүүс харсан гинэ. Юус ийм тэгээ царай зүсэн их бундуу дандаа хар бараан хувцастай нэг хятад нөгөө хувцас штэ яагаад. Ингээд ирсэн. За тэгээд нөгөө нөхөр чинь Тэмээжингийн цуугаар Монголд ирсэн чинь Монгол бол харин нийслэл хүрээнд ирсэн чинь нийслэл хүрээний одоо ер нь монголчууд айгүй өнгөлөг байсан гэж байгаа байхгүй. Тэгээ ялангуяа ихтэйцийн хувцас бол үнэхээр нүд алдан бүр ингээд одоо яалч нүд ундаг тийм гоё хувцснууд байсан. Монгол хувцас бол үнэхээр тансаг юм а гэж тэр Джеймс Гилмор гоё бол өөрийнхөө тэмдэглэл бичүүлдээсэн байдаг шүү. Тийм. Ийм байгаа шүү. Зөв. За та биднээс нэг асуулт асуучих. Хариулж чадах юм болоо да. За асууя. Нэхий тэмбэлжин баг ингэ шүү. Нэхий дээл нь хідэн нэхий ордог гэж бодож байна. За нэхий дээлэнд бол ер нь ойролцоогоор 8 орчим хоньны нэхий ордیں۔ Яг хоньны нэхийгээр яв. За харин хурган дээлэнд бол ер нь за эмэгтэй хурган дээлэнд бол нэг 27-8 хурганы айрс ороод байдаг. Эрэгтэй дээлэнд бол 30 32 за бүр том хүнд бол нэг 34 хурганы айрс ордог. Тэгж л ордог байсан юм да. Гэж ярьдаг байсан юм да. Хурганы айрсан дээл бол их гоёо тэр сэксүргэн дээл эднэр чинь бол жимгэр байдаг. Нэх гоё. Тэгээд их тансаг харагддаг. Ингээ нөгөө юу нэг чи санаж ингээд инжирийн үзүүрээр тэр үснийх нь үзүүр гарч ирээд тэгэхээр их тансаг харагдуулдаг. Цагаан гардаг тийм. Би тэрэнд их дуртай. Одоогоор би тийм дээлэнд харахад их сайхан сан. Арай нэг тансаг харагддаг шүү. Намайг дээл хийдэг байхад 32 авт. Хөөе, чамаг дээл ойд юм багтаа гэж бодлоо штэ. За тэгээд өнөөдрийн Монгол бахархал нэвтрүүлгийн маань сэдв Монгол дээлний соёлын талаар бид хоёр багахан зэрэг мэдээллийг бэлтгэн та бүхэндээ хүргэлээ. Тэгээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хай онлайн шопны дэлгүүр хамтран ажиллаж байна. За энэ дэлгүүр маань нарны хаалт автомашины нарны хаалт зарж байна. За мөн скутерийн одоо жижигхэн үүрдэг цүнх оруулж ир зарж байна. За нарны хаалт нь бол одоо өдөр нарнаас хаалхлан за шөнө одоо машины хурц гэрэлнээс одоо галбанаас хамгаалах тийм нарны хаалт байна. Энэ хаалтыг хургуулж авахыг хүсвэл 86 тик 8964 86 тик 8964 гэсэн дугаараар та бүхэн маань холбогдоод за тэгээ энэ дугаарыг Facebook дээрээ хайгаад
Facebook пэйжээс нь бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл зураг хөргийг хараарай. Тэгээд өргүүлж авах бол үнэгүй өргөх юм биш үү, тийм ээ? За тийм үлээ. За тэгээд та бүгд манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллахыг хүсвэл 96 64 80 тэгдэг 96 64 8000 гэдэг утсаар холбогдоорой. За гоё мэдээлэл төрсөн багийнхаа баярлалаа. За баярлалаа бүжээ. За баярлалаа сонсогчдоо өдрийг хай тухтай сайхан өнгөрүүлцгээе. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Үндэсний шилдэг радио UBM 89.3-аас бэлтгэн хүргэдэг Монгол бахархал түүх соёл уламжлалын нэвтрүүлгээ ажлын өдрүүдэд 16 цагаас хүлээн авч сонсоорой. Үндэсний шилдэг радио UBM 89.3